Угтахын өрөөлтөй угтаал цайдам. Өчигдөр өнөөдөр маргааш 3 цагийн хэлхээ оршмой. Орчлон ертөнцид хүмүүн тавилан онж төрнө гэдэг их хөв заяа. Өмбөр их нутгийнхан аль нэг довонд мэндэлж мөнхөд түүнийг унсан газар угаасан ус минь хэмээн сэтгэл зүрхэндээ додончлон хайрладаг билээ. Энгэртэн тонгочсон хайрхны сүр, эрхэлж ивлүүлсэн чулууны хүч, энгүй тансаг аршааны тусал бүхэн судсаар урсаж зүрхэнд дурсамжаар тэтгэгдэн ухаанд мөнхөд оршдгийн болохоор нутаг хүн хоёр үн холбоотой билээ. Төв аймгийн угтаал цайдам сумынхны уг гарвал удам судар үүх түүхийг сөхөж үзвэл өнгөрсөн зуунд Монгол улсын их шавийн отгуудын бүрэлдэхүүн байлаа. Өнгөрсөн зууны шув дарга энэ зууны ихэнх үеийн Монгол улс их шав халахын 4 аймгийн 43 их отог 93 засаг хошуу Дөрөвдийн 2 аймгийн 27 засаг хошуутай байснаас Түшээлтхан аймаг нь 20 засаг хошуутай, Жавзандамба Балмын шав 30 их отогтой байж. Их шав 1639 онд өндөр гэгэнийг Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилж богд эзний ширээнд залснаар их усвэр нь тавигдсан байна. Их шавын отгууд 13441 өрхтэй, 86631 хүн амтай, 2,49,000 толгой малтай. Олон өргөгдсөний анх дугаар буюу 1911 оны 12 дугаар сард 8 дугаар богдыг хаан ширээнд залах хүртэл их шавийн отгууд Эрдэнэ Шанзвын яамд харьяалагдж байжээ. 1500-аад оны сүүлээр Тойлолд Автайсан хаан хийж яваад олон сүр буухтай зарагдаад хашиж явж байгаа. Тэгээд тэр өөрөөс юм шиг байхандаа одоо хайрлын бодох юм бол тэнд таарлаад яасан сайхан сонио хангаа гэж нэрсэн гэсэн тийм домог амд амьдсан байдаг. Тэр үеийн одоо Чингисийн алтан уургийнхан Төвөнгийн угтаал цайдам сумын нутгаар нэлээд цааш зорчиж ажил амьдралаа суулж аялж ингэж явж исэн домог түүхээр юм байдаг. Автайсан хааны арчгүй Түшээлтэн гомдорж өндөргийн зан улсар бол албазрын үед болоод ирэхээр илүү тодорхой баримтууд байгаа. Тэгэхээр ер нь энэ домгууд яриад тэгээ энэ баярлж явсан газрын энэ сагаад хахад ер нь ангадгаар богдын үеэс одоо сүүлд нь бүр 8 дугаар богд хүртэл Эртэгний отгон тэнд байрлаа, Октоолын утгад байрлаа. Тэгээд Эртэгний отгон эрт хүртэл тэнд амьдчихсэн тийм одоо ч бас улуус удан Октоолын утгаар байдаг. Яагаад ингэж Монголын язгууртнууд энэ утгад аадацгоо ипэлж төрж байсан байхэр тэр цагаагаар байгалийнхаа нөхцөл байдал өвмөс нутаг байгаа. Ялангуяа хаврын сүүл зуны ихэнх сард бол хит хатдгүй бороо цас ордог юм учраас их гам болдог юм нутаг байгаа. Тэгж учраас одоо хоочны уламжилж ирсэн нэр байдаг. Юу холбоо байдаг. Цод болдгоо загцаг замаар загдал зөөхий гам болдоггүй бор болон тэйл жаргадан тэгээд ийм одоо авдагтай ийм нутаг байсан. Түшээлтхан аймгийн халиугчин Боролзой хошуу нь Монгол улсын түүхэн үйл явдалтай олон зүйлээр холбогдох газар нэг болохыг нотлох баримтсэлт түүхийн үнэт дурсгал одоо ч бий. Нийслэл хотын анхны гал голомт болох хутагтын өргөөн нүүдлэж байх үедэн угтаал цайдмынхны дээд үеийнхний нутаг Дэлгэр булаг гэдэг газарт суурьшиж угтахын хийдэд лам хувраг арвин цам харих ёслолыг байнга үлддэг бөгөөд өндөр гэгэн Дэлгэр булгийн хийдэд жил орчим амьдрахтаа бүтээсэн чулуун бурхан одоо ч байдаг. Тэг өндөр гэгэний тэр одоо түүхийн улбаа сурвалж болж үзсэн нэг л зүйл байгаа. Тэр юу гэхээр тэр хийдэд одоо хаашаашаа нэг 80-90 см хэмжээтэй тийм чулуун бурхан бий. Тэрийг бол яг өндөр гэгээ өөрөө улсын билээ. Гэж одоо нутгийн өгсчүүд ярьдаг байсан. Өнөө нийслэлийн орших алтан твшин хөндөд нүүдлэн иртлээ өөргөө хүрээ хэмээн нэрлэгдэж 1724-өөс 1729 оны хооронд Угтаал, Жаргалантын нутаг орноор төвлөрөн суурьшиж байжээ.
Анх дугаар богд өндөргийн зан базар албан хэрэгээр хойш урагш залрах замдан энэ нутгаар дамжин өнгөрдөг байж. Тиймээс ч өндөр гэгэнийг тосч угтсан газрыг ухтах буюу ухтаал, саатан хонсон газрыг жаргах буюу жаргалан хэмээн хүндэтгэн нэрийдэжээ. Тэгээд нэг одоо гол онцлог нэг сонин одоо түүх бий болсон юу гэхээр өндөргийн зан базарыг төрөх үед ээж нь одоо сүүх муутай хүн байсан учраас өөр одоо сүүтэй хүн төгөөөр хэлбэл мэмэжтэй байсан баг. Тэр мэмэж нь ухтаалын нутагт өөд болоод одоо энэ уушиг хайрханд энэ нутгад улсын юм түүхтэй бил. Тэгэхээр тэрнээс хойш уушиг хайрхан сахилттай одоо бод энэ тэгэхээс одоо эренбүүчийн нэр олуулаа ирж тэнд бас одоо өндөргийн мэмэжийг одоо бас яаж ном хурж исэн юм түүх бий бас тэрийг бол мэдэх юм аа. Монголын түүх дэлхийн түүхэнд чухал орон зай эзэлдэг бол хүн гүрнээс төрүүлсэ тохиноолсон Монгол гүрний хошуу нутаг бүхэн өөрийн түүхийг уулуусанд улс ардынхан ам дамжин удам угсааныхаа ургийн бичигт үлдээсэн байдаг. Тиймээс ч Угтаал цайдам нутаг бол түүхийн үлгий, түүх бүтээн дурсагдан үлдсэн өвөг дээдсээ өнөө дурсан алдаршуулна. За бүр сүүлд ихэд 1924 онд богд дэгэнийг нас барсны дараа одоо богдын ойр дотно байсан хүмүүсийг энэ аливагчин болцоогод оршин нүүлгээс сууршуулсан. Тэгэхээр энэ нь төрийн албан тодорхой хэмжээгээр ойр байсан ийм улсуудад бичиг соёл ахуй амьдралын хувьд бол нийгмийн дундчаас арай өөр бичиг соёлыг эрдэнэ номыг нэлээд үлдээдэг ийм улс байсан. Энэний уламжлалаар эндээс бол социализм үед нэлээд харьцангуй олон эрдэнэтэн ойлголт төрж гарсан ийм бас нэг уламжлал байгаамаа. Нутаг усыг алдартнууд нь бүтээсэн үйл хэрэг нь түүхэн үйл явдлууд нь алдаршуулдаг. Монгол улсын хичээнгүй нэгт үнэн зөрөгт жин ван цолт даалам дашчав Угтаал цайдам сумын уугуул. Бага наснаас хүрээхийдэд шавлан сууж Монгол төвд хэл болон Бурхны ном шамдан суралцсан. Богд хаанаас бэлэгт нансуу гүн цол хүртэж 1915 онд 3 улсын хягтан гэрээ байгуулахад Монголын талыг тэргүүлэн оролцож Монгол улсынхан тусгаар тогтнолын төлөө тууштай байр суурь баримтлан тэмцэж байсан эх орончвил. Мөн уг үндэс угсаагаар бол Угтаал цайдам сумд харьяалах их шав бараг утгийн найдангийн 2 дугаар хүү Дэндв 9 настайдаа их хүрээнд бичиг номд шамдаж 8 дугаар богд Жавзан дам хаан ширээнд залрах үест шашин төрдөд туслах сайдын яаманд жинхэнэ бичээчээр ажиллаж байлаа. Судар бичгийн хүрээлэн улсын төв музейг анх эхлэн байгуулах үеэс ажиллаж түүний захирал хүртэл албан тушаал хүлээж явжээ. За Дэндвгийн хамгийн томоохон ажлын эхлэл нь бол 1923 онд Оросын нэрт эрдэмтэн Борис Яковлевич Владимирцев гэж академичийн Чингис хааны уугуул нутаг, Чингис хаан түүнтэй холбоотой дурсгалуудыг судлах экспедицэд Монголын талаас оролцсон байдгийг. Тэрээр бол энэ бүс нутгийг маш сайн мэддэг. За мөн одоо ан гөрөө эрхэлж олон одоо газараар явсан туршлага арвинтай гэж одоо Дэндвэг явуулсан байдаг. Бурхан алдааны сав нутгаас гом гэдэг одоо бөөгийн одоо хувцсыг гожим Монгол улсын үзийн одоо гол чимэг болон үлдсэн одоо Чингис хаан үндэсний музейд Монголын их эзэнт гүрний танхимд энэ бөөгийн хувцас байгаа. Өөрөөр хэлбэл Чингис хаан тэнгэр шүтлэгтэй Чингис хааны уугуул нутагт хэдэн үеэрээ сууж исэн тэнгэрийн элч болсон бөөгийн хувцсыг Монголын одоо анхны музейн үзмөр болгож авч үлдсэн болол найдангийн Дэндвэг ачаа. Тийм манжийн төр 7 жил өчөөж хийдсэн манж хэлтэй ардын засгийн үед судар өчийн өрөөдөнд ороод Монгол улс аян том Монгол улсад Данжуурын 122 битгийг бэлэгдээд хэлэлцээр байгуулсан дараа тэр хэлэлцээрийг нь чулуун дээр шийдсэн. Тэр шийдсэн чулуун одоо 2017 онд ЮНЕСКОд бүртгэгдсэн юм одоо чулуун номд туссан анхны өшөө гэсэн тийм үнэсгийтэй юм ажлыг хийсэн хүн байд юм байна.
За Дэндүгван 3 дахь одоо томоохон зүйл нь Шанхай эдэд хадгалагдчихсэн 1910-ад оны үед Шанхад Оросоос элч туг болгож ирүүлсэн цагаан тугийг одоо авчрах ажлыг хийж мөн одоо Эрдэнэзуугийн хананд байдаг Автайсан хааны одоо зургийг хуулбарлах ажлыг хийхээр явуулсан. Ингээд тухайн үед бол ламнар түүнийг бол оруулахгүй байсан. Ингээд Дэндүгва Бадарчингийн дүрээр одоо ховлиж Сулрүчгийн хүрээлэнгийн даалгаврыг биелүүлж цагаан тугийг авчирч мөн одоо Автайсан хааны зургийг хуулбарлаж ирсэн түүхэн гавьяатай. Энэ утгаар нь харах юм бол Дэндүгва 1923 оноос 1940-од он хүртэл бол Монголын Содор бичгийн хүрээлэнгийн одоо даалгавраар дэлхий одоо үнэлсэн ийм бүтээлүүдийг бол тойрвож хуулбарлаж одоо үлдээж чадсан нь бол тэр Монголын музейн түүхэнд төдийгүй Монголын соёл, Монголын шинж тухааны түүхэнд бол хамгийн том гавьяануудыг одоо байгуулсан ийм хүн. Энэ хүн бол Төв аймгийн Угтаал сумын уугуул багамаа. Богд гэгэнд шадралан аль пашч явсан сойвон нацаг дорж, цэгмэд, лувсан дэндв, данигай, шаалам, мөрцэрэн, цэрэнжав, цэдэн соёг балдан, намжил, чойжил, чойжожав нар Угтаал цайдмын угсаа гарвалтай алдартай зүтгэлтнүүд. Дүүхэн үйл явдлуудаас улбаалан нутаг орны уул ус сонин сайхнаар нэршин үлдсэн баримт олон бий. 1921 оны ховсгал. Дайн дажин дэгдэгч харийнхны учруулсан гай энэ нутгийн зун олныг тойрч гараагүй. Дайран өнгөрс юм. Алтан булган орчим хоорогнж байсан гамин цэргийн зарим хэсэг ардын журамт цэрэгтэй цохигдсон Угтаал цайдмын нутгаар дамжин зүхдах замдан нутгийн зарим иргэдийн амь насыг бүрлэгж мал сүрэг эд хөрөнгийг дээрэмдэж үлэмж хохироосон гашуун түүхтэй. Нутгийн иргэд дайжиж уул хаданд нуугдахын сацуу буу зэвсэг борохоо шийдэн барин бололцоотой бүхнэрээ гамтай тэмцэж байсан баатарлаг үйлийг түүхийн шархуудас гэрчлэн үлдэж. Гамингийн үлдэгдэл олон зуун дэрэмчнийг ардын журамт цэрэг бүрэн устгасан тулдааныг түүхэнд улаан хадны тулаан хэмээн нэрлэжээ. Ардын ховсгалын партизан, ховсгал тэмцлийн ахмад зүтгэлтнүүд 1921, 1939, 1945 оны дайн тулаанд эх орно хамгаалан дайцсан дэлгийн даштурж, мятвын самбуудурж, цэвгийн жамц, далахын энд нарын эх орно батлан хамгаалах үйл хэрэгтэй хүчин зүтгэж гавья байгуулсан олон 10 хүн энэ нутгаар овоглон түүхэнд үлджээ. Мингасан 24 онд 8 дугаар богд Жавзан дамб насан хотхийг олж, улмаар 1925 оны 3 дугаар сард улсын анх дугаар их хурлын шийдвэрээр их шавийн бүх хотгуудыг нийлүүлэн Дэлгэр их уулын аймаг болгон өөрчилжээ. Дэлгэр их уулын аймаг 18 хошуутай байгуулагдсны нэг нь халиугчин Буралзуу уулын хошуу бөгөөд бүрэлдэхүүнд нь Аргал сөнгөн, Дөрвөлжин баян, Мэргэн алтантай, Угтаал цайдам, Хайртхан Буралзан отгууд багтжээ. Цаг үеийн учир шалтгаанаар их шавийн отгууд нэг бүлэглэж, нэг тусгаар салж, харьяалал өөрчлөгдсөөр их шавийн отог байсан Угтаал цайдам энэ нэр хадгалан сум болжээ. Монгол улсын орон нутгийн засаг захиргааны шин зохион байгуулалтаар 5 аймаг бүх хошуудыг татан буулгаж 13 аймаг байгуулахад Угтаал цайдам сумыг Төв аймгийн харьяанд оруулжээ. Сумын засаг захиргаа тухайн үед албаны тусгай байргүй учраа сумын дарга галсан пунцэг албан ажил өөрийн гэртээ гүйцэтгэж өвөл зуны улиралд ард иргэдийнхэн нутгалж байгаа өвөлж, хаварж, бэлчээр усыг даган тэл, буг, уушгийн уха, шир зэрэг газараар гэр барин нүүдэлсээр 1938 оноос уушгийн ар номгоны өвөрт суурьшсан түүхтэй. Монголын ууган сумдын нэг Угтаал цайдам сумын 100-ны түүхийг харуулах өнөөгийн хөгжил цэцгэлтэнд үе үеийн удирдлагууд үнэтэй хонь нэмэр оруулсан билээ. Улс даяар давалгаалсан атрын айныг манлайлж Угтаалын сангийн аж ахуйг байгуулан
газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэхээс эхлээд улс орны хөгжлийн төлөвлөгөөгөө дэмжин нутаг усны хөгжлийг удирдан зохион байгуулж ирсэн үе үеийн удирдлагууд тухайн цаг үедээ гавья байгуулсан юм. Сумын даргаар мөр зэвгийн 100 дуй, гэнтэн жамцын 100 дуй, жаажийн пунцэг, тогоо, гочоо, давааним, дорж, дондов, намсрай, бавуу, ядам, цэрммөр, шойндон дорж, саян нимбу, чимэдсэрэн, пүрвсрэн, батчулам нарын хөдөлмөрч хүмүүс ажиллаж байлаа. Зарим сумдчин татан буугдаар нийлээд янз бүрийн болсон бас. Одоо 24 оноос хойш байгуулагдсанаас хойш татан буугдаагүй. Харин манай сумаас олон сумдууд тасалд гарсан. Тэдний нэг нь бол одоо хамгийн том нь бол Яргалан л та. Тэр үед сум бол ерөөсө ухтаас 4 хорон тоотой байсан. 92 оноос хойш бий болсон энэ төрийн захиргаа болон одоо нутгийн өөрөө удирдах ёсны удирдлагыг хослуулсан энэ удирдлага бол үнэхээр сум гэдэг нэрэндээ тогтсон үйл ажиллагаа явуулж ирсэн юм а гэж ойлгодог. Тэгэхээр энийг одоо яг эхлэх үед би сумдаа засаг даргаар ажиллаж ирж ардчилсан холбооны эрхтний анхны засаг дарга байж энэний зовлон гамс суучраас би сайн мэдээд байна л дээ. 1990 онд ардчилсан улсад ярьж хүмүүсийн сэтгэл зүй тэр хөлдөө бол төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийг хөөтэй байсан. Зах зээлийн эдийн засгийн нийгмийн ач холбогдол ардчлалын гэдэг ач холбогдлыг болоод хүмүүсүүдэд зөв ойлгуулах энэ тал дээр одоо босод улс төр хүчүүдийг хамтарч ажиллах ийм заашгүй шаардлагууд болоод тулгарч байсан. Миний сумстар хийжсэн үед бол сумын одоо сүлдтэй болсон сумын одоо туулал гэж бас тугийн одоо гэж эдийн засгийн дурдаар батлуулж байсан. Тэр одоо өнөөдөр бас ингээ сумандаа бол гэдэгтэй явж байгаа. Тэгээ манай сумд бол яг тохойдоос Төв аймагтаа бол 4 удаа тэргүүний сумын нэгэн орж ирсэн. Сум өөрийнхөө тавьсан зорилтоо хэрэгжүүлээд тэгээ тэрний үр дүнгээд тэгж явж исэн гэж би бат юм аа. Угтахын эрүүлтэ энэ сайхнуудаас хөдөлмөрийн сайжууд, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд, урлаг, спорт, соёлын алдартнууд ч үеийн үедээ төрж байлаа. Хошууд хамгын газар төрийн яманд бичээж, төшмөл зэрэг аль хашхын зэрэгцээ, өсвөр залуу үеийнхнийг бичиг үсэг сургаж байсан төр нийгмийн зүтгэлтнүүд, сэхэтнүүд энэ нутгийн нэгэн цагийн манлайлагч юм аа. Тус сумын уугуул механикжуулагч багш Цэрэн Өчир, тракторч комбайнч Дугарсран, тракторч Баяраа, Угтаалын сангийн аж ахуйн дарга гэсэн Батчулан, механикжуулагч Алтанхүү, ерөнхий механикч Туваа нарын жирийн иргэд хөдөлмөрийн гарамгай амжилт бүтээлээрээ төрийн дээд шагнал бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар цол хүртэж сумынхаа нэрийг улсдаа гаргаж манлайлж байсан юм. Эрт цагаас хутагт хувилгаа тодорчилсан түүхтэй Угтаал цайдам сумаас ман зөвшөр хувилгааны 7 дахь төр тодорсон нь өнөө шашин номд суралцж байна. Нийтийн тооллын өмнөх 2 дугаар зуунд анх энтгэхтэй ман зөвшөр хутагт тодорсон бөгөөд түүнээс хойш төвдөд 11 удаа, Монголд 7 удаа тодорчээ. Монголд тодорсон ман зөвшөр хутагт Данзан жамын доржийн аавын тал нь Төв аймгийн Эрдэнэ санд сум, эмээгийн тал нь Төв аймгийн Угтаал цайдам сумын уугуул юм. Данзан жамын дорж нь 12 настайгаас төвдөд шашны сургуульд суралцж, өдгөө 10 дугаар богдод шашин номын эрдэм багшилж байгаа ажээ. Өнөөдөр хэд жишээ нь Мончир утгтын хойд дүр гэж одоо тодорхой бараг 10 жил орчим 10-11 тодорсон баха. Тэр Мончир утгтын хойд дүр одоо манай нутгийн хүн байт юм билээ. Тэгэхээр бас энэ сайхан олон жил яваад байна. Тэгэхээр тэр хүү бол одоо 26 настай. 12 настайгаас хойш төвдөд шивлэн сууж байгаа тийм хүү юм байна. Одоо тэгээд 5-6 жилийн дараа шашныхаа одоо бүх юмыг дуусгаад тэгээд Монголдо ирж явдал гэж нийт угтаалчуудаа түүхт 100 жилийн мэндийг дэвшүүлье. Тэгээд миний бие бол одоо миний аавын ижи болох хүн бидний манай гэр бүлийн нэрэлт заншснаар залуу эмээгийн маань нутаг Угтаал цайдам сумын хүн байдаг манай эмээ. Тэгээд энэ эмээгийнхэн нутгийн түүхт 100 жилийн үед мэдчилгээ дэвшүүлэх боломж олдсонд маш их баярлж байна хувийнхээ зүгээс. За тэгээд манай Угтаал цайдам сум маань төр нийгмийн болон шашны бас алдартай олон төрийн зүтгэлтэн албартан гавьяатан гутай сайхан нутаг гэж би дуулж явсан. Тэгээд өөрийн зүгээс яг очиж үзээгүй нэг сайхан бэлэг дэмбэрэлтэй өдөр учин золох баха гэж найдаж байгаа.
Түүхт нутгийнхаа 100 жилийн түүхийг санаанд дурсаж алдаа оноогоо дэнсэлж алдсан зүйл байвж засаж онсон зүйл байвж улам хөгжүүлэн дэвшиж дараагийн шин зуунд гайхамшигтай сайхан хөгжил дэвшилтэй сайхан сум орн болно гэдэгт найдаж байна. Миний зүгээс бас эрүүл тавин залбирч байна. Тэгээд лам хүнийхээ зүгээс та бүгдийг энэ шин зуунд нүглийг дэвчиж буйныг хураасан хүнлэг инлэнгүй сайхан ард түмэн байгаасай гэдгийг миний зүгээс хүсэж байна. Алдар цугааланд дуурсгах гавья түлсний үлгий энэ нутгаас Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн сойрхолд ардын жүжигчин цогцолма, ардын жүжигчин Ганбаатар, ардын зураач Гунгаас үх, Монгол улсын гавья тамирчин Дашцвиг Амар төвшин, Монгол улсын гавья жүжигчин Баджаргал, Очирбат, Лавгжав, Чанцал, Вандан, соёлын гавья зүтгэлтэн Ихбаяр, Төмөрбаатар, Сунарв, Бямбжав, Цэцэг нарын урлаг соёлын алдартнууд төржээ. Төр, шашны, соёлын энэ их том төвлөрөл, энэ том соён гэгэрлийг дагаад бол миний нутгаас олон их бичгийн мэргэд бэлэгт нансуу гэдэг хүнээс эхлээд олон номын хүмүүс, уран бүтээлчид төрөн гарсан билээ. Соёл түүхийн төвөөс төвд аргагүй гэж ингэж бичсэн байх зэрэгцээ хүүхдийн зохиолчд олон төрснийг бол онцлон дурдсан байдаг. Жишээлбэл хүүхдийн дууны хүүхдийн орчин үеийн үлгэрийн олон сайхан бүтээл тойрсон соёлын гоо сэтгэлтэн загдын төмөн жаргал. За тэгээ удаалаад манай Жамбалын мягмарсан унгаа зоосон болон гих мэт юм хүүхд зориулсан танин мэдхэн олон бүтээл тойрсон. За тэгтэл Шарвын Бадарч багш бол хүүхд зориулсан дээстрээс эргээгээд хүүхд зориулсан маш олон алдартай дуутай байх жишээтэй. Тэгтэл би бол өөрөө хүүхдэд зориулсан бүхэл төрөл зүйлээр бол бичдэг ийм хүүхдийн зохиолч гэдгээр бас хаяглагдаж ингэж явдаг юм байна. Тэгэхээр энд бол бид нар бие биенээ дуурайчихсан юм бол байхгүй. Энэ хүмүүсийн намтар түүхийг судлаад үзэх юм бол нэг сони юм байна. Энэ хүмүүсийн өөрсдийнх нь яг тэр хувь намтрын үзэх дандаа энэ ерөөсөө тэр өндөр хэвийн занаатрын үеэс ухшилтай, удамтай бичгийн хүмүүсийн үр садууд явждаг. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Загдын Төмөн жаргал, соёлын гавьяа зүтгэлтэн сэтгүүлч Балдурж, соёлын гавьяа зүтгэлтэн яруу найрагч Мягмар Сүрэн, соёлын гавьяа зүтгэлтэн сэтгүүлч Цэгэмдийн мөнх жаргал нарын үгийн их маструуд ухтаал цадмын уугуул хэмээн овголдог. Зууны манлай Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн сойрхолд ардын жүжигчин Лувсан жамтсын цогцолма төрлөх сумтайгаа нас сүдэр чадсуу. 1924 онд ухтаал цайдамд мэндэлсэн бяцхан охин нэр алдрын оргилд хүрч нутаг усныхаа нэрийг гарган зон олныхон бахархал харь хүндлэлийг хүлээсний гүн бат нотолгоо сар шинийн баяр 17 дугаар жарны модон луужилаа угтах нутгийн зон олны золголтын үеэр тохиолоо. Нутаг усныхаа нэрийг хугалаагүй, тэднийхээ нэрийг өндөр төргөнж Монголдо төдийгүй дэлхийд дахин өөрийнхөө уран бүтээлээр Монгол орноо нутаг усаа нэрийг гаргаж явсандаа ээж маань баяртай байдаг. Ээж маань сэтгэлээрээ бол энд байгаа. Ухтаал нутгийн ард иргэдэд бүгдд нь баярлаж талархснаа илэрхийлье. Та бүхэн минь ажлын өндөр амжилт гаргаж ад жаргалаар бялхаж байхыг ерөөл төшөөлье. Хаан богдос лүндэнтэй галиухчин борол зон хошуу эдүгэ бидний ухтаал цайдам 93 наадмын хиймэр оршсон нутага эргэх дөрвөн цагт жаргал бэлгсэн үлгий. Ухтаал цайдмын зон олон хизэнээс 93 наадмыг ёс төртөгөр дээдэлсээр ирсэн бөгөөд алдартай сайн уяачид, хурдмар, хүчит бөхчүүд, мэрэгэн харваачдын алдар нэр түүхэнд үлдсэн юм. Жишээ нь 93 наадам гэхэд улсад морин бүхэн төрүүлсэн. Дээд 3 насны морин төрүүлсэн.
Тэгээд улсын мэрэгэн төрсөн сум гэхэд улсын хэмжээгээр 2 хан байгаа юм байна. Нэг нь манай Уктал байхгүй. Сонин ханга талын уул хүлээ хаан их хүчтний өлгий. Өсөх идэр чин зөрөгт бат суурт хурц идэр тод сонин үдсгэлэнт саруул сайжрах бууршгүй хүчит чин зөрөгт улсын авраг давг цэрэнгийн хадбаатар химээх домог болсон их хүчтэн Уктал цайдмын өргөн талд адуу манаж үеийнхэнтэйгэн барилдаж ноцолдож өссөн юм. Самба бүхэн олон улсын хэмжээний мастер ховор заяах аралжинтэй энгүү хүчтэй хадаа авраг улсын наадамд 2 төрүүлж 3 үзүүрлэж дүүгүрдэх, хутгах, ачих, өргөх дархан мэхээр нутгийн олно төдийгүй Монголын ард түмнээ баясгаж уухайлуулж явсан их хүчтэн байлаа. Уктал сайдын сумын Улаанбаатар нутгийн зөвлөлтийг байгуулах хэрэгтэй юм байна. Манай нутгаас нутгаа төрийн насны алдар гаятнуудаа нутагтаа албашуул хэрэгтэй юм байна. Гэдэг талууд руу нэг анхаарсан. Тэгээ би албаны наадам зохион байгуулж тэрний цогц хадаа ургийн нэрмж наадмыг зохион байгуулж ирсэн. Авраг бол маш их баярлаад гэдэг надад бас манай нутгийн ингэж одоо хөндөж байгаа юм уу гэх. Тэгээд хадаа ургийн нэрмж наадмыг сайхан зохион байгуулж удаавар маань шүндэр цэцгэлтэй тэр цагаад доош хадаа сумтайгаа маш их сайхан ойрцолтой харагддаг. 93 он мархан болгот нь бид хадаа ард ургыг мөнгөшүүлэх зорилгоор хад клубыг байгуулсан. Би нэрмж музей байгуулсан. Тэр музейг байгуулахад манай Уктал сайдын сумын одоо эрг ороод ардын зураач гунгаас хооллоо маш том үүрэг гүйцэтгсэн. Тэгээд гэр төгшөөгийн одоо басгасан. Ингээ энэ бол Уктал сайдын сум бодоод аврагтай сум шүү гэдгийг бол мөнгөцүүлж өгсөн байдаг. За сайн байцгаана уу. Тэгээд Уктал сайдын сумын харьяат Монгол улсын авраг давь цэрэнгийн хадбаатар аврагын баазын аймгийн өсгөнөч номер сүрэн байна. За ингээд Туянгийнхаа Уктал сайдын сумын Түүхт 100 жилийн аймаг баярууд төлөв мөртгийнхаа ажилтсан заасан мөд тариаланч ард түмэнд баярын хажаа мэндийг өргөн дэвшүүлж байна. Сайн надаарай. Аврагынхан дээлийн захыг мушгиж олсон нутгийн зонголны дундаас аймаг сумын цолт улсад хүч үзэх залуу бөхчүүд спортын алдартнууд төрсөөр байна. Уктал цайдам сумын харьяат аймгийн арслан очирсөрөн ган тулга аймгийн зан Чинчулун, Батбилэг, Шарвнямбуу, Болдбаатар, Дурж аймгийн харцаг Мандах баяр, Өсөх баяр, Амгаланбаатар аймгийн начин Лувсан Балдан, Цогоо, Баярмагнай, Жавхлант, Ган Зэрэг, Ган Төмөр, Батбаатар, Хажидсүрэн, Бямбцогт Нямбаатар нарын бөхчүүд аймаг сумынхаа наадамд удаа дараалан төрүүлж улсын наадамдаа зодголж Ахмад үеийн бөхчүүдийн сайхан уламжлалыг хадгалж байна. За манай нутаг бол одоо хөдөлмөр бүтээлч хүмүүсээр алдартай, одоо хурдан хуц мориороо алдартай, хүчит бөхчүүдээр алдартай, одоо эрхийн мэрэгэн харваачаараа алдартай юм сайхан нутаг усанд төрж өссөндөө одоо их баярлалаа. Ингээд авраг төрсөн одоо аймаг хошуу ховор байхад өглөөтөн одоо сумаас авраг золтой бүх төрнө гэдэг бол одоо бидний бахархал юм. Ингээд энэ сайхан авраг золтой бүх төрсөн нутагт одоо хойч үеийнхаа бөхчүүдийг уламжлаад сайхан залуучууд олноор төрөө гарч бид нар Монгол өхийнхаа одоо сайхан дэг жайгийг хадгалаад одоо жудгаа хадгалаад ингээ явхад бол ирээдүйн том сайхан цолтой өгчүүд олон төрж гарна гэж ингэж боддгоо. Хадаврын алдар гавьяг мөнхчүүлэх зорилгоор сумын уугуул хүндийг өргөлтийн спортын мастер профессор Агсны санаачилгаар аваргын гэр музейг байгуулж хөшөөг босгосон юм. Тэрээр мөн Хадбаатарын нэрмжит барилдааныг анх санаачлан өдрийн сүнний ивэл дор олон жил зохион явуулсан билээ. Анх бол Уктал цайдын сум бол бүхийн түүх бол басраагүй ирсэн. Одоо манай Укталын бүхийн дэвжээг бол гадны одоо бүх төрүүлэхэд одоо босго өндөртэй дэвжээ гэж одоо бөхчүүд бол ярьдаг. Тэгээд энэ сайхан уламжлалыг бол бид нар наслахгүй үргэлжлүүлэхийн тулд бол 1994 онд бол Уктал цайдын сумын хөндийн өргөлтийн спортын мастер Жамбалын профессор ахтайгаа одоо тухайн үед бол бүхийн спорт бол клубын систем шилжээд
хад клубыг үүсгэн байгуулад Угтал Цайдын сумынхаа хүүхдүүдийг бол бэлтгэж эхэлснээс хойш бол манай Угтал Цайдын сумаас аймгийн Арслан, аймгийн Заан, аймгийн Начин, за залгуулаад бол одоо сумын Заан, сумын Золтой маш олон сүүлийн үед бол заан тахимын барилдаан, томоохон барилдаанууд амжилт үзүүлж байгаа бол залуучууд маш олон болсон. Энэ нь бол үе үеийн бүгдүүдийнхаа залгам чалааг бол одоо ингээд өргөжлүүлээд явж байгаа нэгэн сайхан бахархал билээ. Онож төрсөн заяамын орчлонд ганцхан тоонотмын арвайн үр ганц эн суулгахад алгын минь дүүртэл ургуулж өгдөг нутаг амьдрий гэсэн аавын хүү ээжийн охиныг алтан үл шиг түшээд авдаг нутаг. Үндэсний их баяр наадамд төрүүлж айрагдан нутаг усныхаа нэрийг гаргаж унсан хүүхэд хурсан олноо баясгасан үе үеийн хурдан хөлгүүд алдарт уяачд Угтаалынхны бас нэгэн омгшил бахархал. За Угтаалын Цайдын сум гэдэг чинь Монголын хурдан мөрний уралдааны төвөнд бас их том баяр зэрэгсэн байна. Яагаад гэвэл богдын их сүрэг гэдгийг Угтаалын нутаг дээр байсан. Богдын их сүргийн хурдан адууны угшил үзлийн шугам баг одоо хүртэл тасрахгүй яваад байна гэж. Ер нь одоо сүүлийн 100 жилд бол Угтаал Цайдын сумаас улсын наадамд нэг 13 мөр төрүүлж 33 мөр айрагч юм уу да. Тэгээд ер нь нэг 50 60 оны нэг шиг тасраад нөгөө их сүргийн адууны одоо баярлаас нэгдэл нийгэм болоо сангайч хуйлоо тэгээд мормолоохоос илүү нэг газар тариалан хагалах тийм бол яаж явцсан ба 1960 оны сүүлээр гараад ирсэн юм эргээд дахиад тэр Шаньбогийн хонгор гэдэг мөр одоо 2 айрагдаад 3 дахь дээрээ төрүүлчихсэн гэж. Монгол улсын алдарт уяач Саян Нимбугийн хонгор халзан шүдлэн, Жамингийн сартай хонгор, Сумадан сартай хэр соёолон, Шарвын хэр азраг, Ёндангийн хүрэн даага, Онцог дуржийн улаан бурал шүдлэн, Мөрцрэнгийн бор хэр шүдлэн, Жанчмын хар даага, Сундын хэр даага, Самдангийн хэр азраг, Саян Нимбугийн хонгор мөр улсад айрагдаж наадамчин олноо баясгасан бол Ёндангийн хүрэн даага, Гунгагийн бор шүдлэн, Саян Нимбугийн бор хязаалан, Ан тулгын сартай зэрд тус улсад аман хүзүүдэж нийт 13 мөр улсад төрүүлж 33 мөр айрагдан нутгийн зон олноо баясгасан билээ. Тэгэд миний өвгөцөг Мөрзөвгийн Саян Нимбу гэж Монгол улсын Угтаал Цайдын сумын анхны алдарт уяач нь байгаамаа. Өөмөн бол одоо надыг өнөөдрийг хүртэл өөрийнхөө гар дээр өсгөж хүмүүжүүлж өдийг хүргэсэн. Тэгээ хүүгээ одоо морь унд сургах гээд тэгээ тэр үеийн манай нутгийн их сайхан уяач Дуламсран гэдэг хүний гэрт нь очиж морь унуул сургаж байлаа. Төв аймгийн баруун хойдлын эдийн сумандаа бол одоо бас л яригдчихл байсан үйл дээ. Манай зүүртлийнхэн бол энэ хойног хөвчөд нэг сайн хонгор морь байна. Тэр ямар байна уу гэж асуудаг байсан тийм үе. Зөвхөтрэс их мундаг хурдан морь ирж байгаа гэдэг тэр нь юу гэх юм манай бидний нөгөө ярьдаг нийгмийн хонгор морь улсад анх ирж оролдож байгаа. Тэр наадам би тэр улсын тэр Сүхбаатарын нийгмийн хонгор морь чинь 76-аар оролдоод. За тэр үед ч одоо хүүхдтэй хой насанд ч одоо тэгэл улсын баяр наадамд унсан хөлгөнд төрүүлээд наадамд очиж цоллуулах шиг сайхан юм байгуу юу бах уу? Цоллууллаа. Энэ дээр очиж одоо дарга нараасаа бэлгээ аавна. Тэр үед одоо хурлын дарга самбуу дарга байлаа, сэдэн болгоо байлаа. Зөвлөлт тулаас тулсаас одоо төлөөлөгч Косиг ингэж хурлын дарга нь байсан юм болоо да гэж бодож байна. Тэр хүн ирсэн байсан. Тэр хоёроос одоо гарын бэлгийг аваад л ингэж л явжсан түүхтэй дээ. За манай Угтаал Цайдын сум бол хурдан морь өчид өгчүүдээр алдартай ийм нутаг. 90 жилээрээ бол бид нар Угтаал Цайдын сумынхаа Саян Нимбуга хонгор морьны алдарт хонгор морьныхоо хөшөөг бас үр хөхөд ах トゥ нартаа сум орон нутаг
сумын сонин ангаа холбоо уяачтай холбоо хамтарч одоо энэ хөшөөг усгасан. Тэгээ энэний дараа бол манай сумаас одоо их олон мөр сайхан хайрагдаж, төрүүлж, хурдалж, тасралтгүй одоо улсын баяр наадамд хайрагдаж энэ сайхан өвөг дээдсийн уламжлагдаж ирсэн хурдан мөрний энэ сайхан уяа сойлгыг манай олон сайхан залуучууд бүгд одоо сайхан уламжлагдан ингэж өв соёлыг нь авч яваа. За ингэж түүчээлээд одоогоор манайхаас одоо ер нь улсын баяр наадамд төдийгүй улс улсын чанартай наадмуудаас одоо 4 8 хайрыг хүртээд байна. За мөн одоо урдан морыг уйд цагаас гадна сайн үйлдвэрийн хүчлийн адуунуудыг бий болгож олон сайхан уяачд маань англи, араб, за орос, Британий ийм адуугаар үржлээ сэлбиж явж байна. 60-аад төл гаргаж түүнээс одоо нэг 30-аад төл нь ир гарч одоо хурдалсан ийм сайхан үйлдвэр хөшөөг сайжруулж явнаа. За энэ 100 жилийнхаа өгтөж бол одоо уяачд маань хайрыг төрөйтэй хурдлахаар ингэж одоо уяа сойлгохын ажилд орсон байна. Энэ сайхан алдартай туудын маань энэ сайхан хүлгүүдийг, хурдан хүлгүүдийг үе залгамжилж ингэж явах нь одоо энэ залуу үечүүд ийм хамгийн гол зорилго юм аа. Одоо сайхан хурдан хүлгүүд, сайхан ахмадууд биднэрт одоо моринд ингэж дурдах хэрэгтэй, энэ өв уламжлалыг ингэж авах ёстой гэдэг үлгэр жишээгээр явж ясанд түүхээс хамгийн гол нь сайн мэдчих ёстой. Түүхэн хүмүүсээ одоо дурсан санж бүдүүлэн дөөрөж яхих ерөөлийг өргөн төвшүүлээ да. За ер нь одоо тэгээд цаашдаа бол үржлэх ажил бодлоготой хандаад одоо уяа хурдан мөрний уяа юм чи хөгжчихлөө шүү дээ. Одоо энэ залуучууд энэс хацрахгүй адилхан орцод үзэж явж байгаа. Ингээд цаашдаа бол Уктал сайдам сумын бол олон хурдлах байлгүй дээ. Эрхэм хүндэт үзэгчтэй. Ард тэрэгэн тодоосон Монгол шарын даваараас аврах хадлын тэрвэ шиг бүрийн мөнгөндөлгөө урсгал миний хорны 1,656 амьдарч байгаа альтрын амьдарч байгаа наадамчдын өмнө ардын өвсгөө 97 жилийн хойш Түвэнгийн Уктал сайдам сумын Баян гэрэгдэн мастрын хажуу газар түрүү магнатурт наадамчин улаан байсгадаа. Аман хүзүүн Түвэнгийн Сэрэгдэн сумын харьяат Монгол улсын дотмондоо байж ононгийн баталгийн хүрэн алсан газарыг аман хүзүүн дурталаа. Төрд ёсны их наадмын 93-1 цэцмэрэгний магнайд Уктал сайдмын уугуул улсын мэрэгэн Үлзийбат манлай тэргүүлэн нутгийн олноо баясгаж араасаа мэрэгэн харваач сурын спортын тамирчдыг түүчээлж байна. Үндсэндээ 93 наадмын 2-ыг хийдэг байсан. Бүх барилдуулдаг байсан, морь уралдуулдаг байсан. Алдар нэгний намирч улсын мэрэгэн Хөвсгөл аймгийн Лавсран гээд улсын мэрэгнийг асраад 6 сарын дундаас ахуулаад наадам болтол бэлтгэл хийлгээ. Тэгээд сурын харваатай болоо. Тэрнээс хойш манай Уктал сайдам сум сурын спортын одоо мастер хөрвчээд байна шүү дээ. Сувдан чимэг гээд бүдэрчээгийн сувдан чимэг гээд хүндэрчээд байна. Тэрнээс гадна аймгийн хошоо 2 мэрэгэн төрсөн. Хишиг хотын Эрдэнэбат Сэдэв сүрэнгийн Саруул навчид 2 мэрэгэн төрчээд байна. Ийхүү Төв аймгийн Уктал сайдам сум үндэсний их баяр наадмаар улсад 93 наадмаараа төрөө авсан цорын ганц сум бөгөөд энэ амжилтаараа түүхэнд бичигдсэн төмөн олных нь бахархал байлээ. Уктал сайдам сумыг байгуулагдсан цагаас ард иргэд голдуу мал аж ахуй эрхэлж байсан бөгөөд 1930 онд хамтрал байгуулагдаж 1930-ад оны сүүлчээр зөвлөлт холбоот улсын тусламжаар анхны машинаар өвс хадах 12 станц улсын хэмжээнд байгуулагдсны нэг нь Уктал сайдамд байлаа. 1920 онд эд хэрэглэгчдийн харилцсан тусалцах анхны хоршоо байгуулагдаж хүн амаа хэрэгцээтэй бараагаар хангах малын ноос, арьсчир, ангийн ус, түүхий давхуулчилгээ суман данх эхэлжээ. 1940 оны ихээр тариалан эрхэлдэг тээлийн нэгдэл, 1944 онд цэцгийн тос боловсруулах завод, 1940 оны сүүлч 50-ад оны ихээр аливөгчин, тээл, боридшир, өрнөх, бэлхийн нэгдлүүд байгуулагдаж
улмаар сонин хангаа нэгдэл болж нэгдсэн байна. 1950 оны сүүлчээр Атар газар эзэмших хөдлөг өнгөрнөж 1961 онд сонин хангаа нэгдлийн бааз суурьнд улсын хөрөнгө оруулалтаар Угтаалын сангийн аж ахуй байгуулагдсан юм. Ийхүү Угтаал цайдам сум сангийн аж ахуй болсон түүхтэй. Унаас гэж хүчээр онд байгуулагдсан арамны үдэнд 7-8 гэр анхан барьж сангийн аж ахуй бууж ирсэн юм. 62 оны хавар 3-4 сард болоод чинь одоо хой нэгдэл хоёр нийлээд Батлон дарагтай дамжин шүрэн дарга номын дарганд тэгээ аж ахуй болонгуудаа одоо барилга байсан муутай байсан учраас эвлийн гишүүд залуучуудыг ичиж иргэний тэнд тоосго зохиулаад түүхий тоосгоор ирсэн одоо нэг хэдэн орон сууцны шарвайшгууд байнтай зайлуул. Тэгээд л өсчөндийн сургуулиудын болтол сайхан болсон гэсэн. Газар тариалан мал аж ахуй хэмээх хоёр чухал салбарыг угтаалчууд хослуулан амжилттай хөгжүүлж ирсэн арвин туршлагатай. Мал маллах нарийн арга ухааныг сайн мэддэг, үлэмж туршлагатай, уйгахгүй хөдөлмөрч, сайн малчид Угтаал цайдамд бий. Хаан зусаж, аль нутгаар намарч бол мал тарга твэрэг авахыг, мөн малын хорголоор өвсний үржил шимийг тодорхойлдог малч ухаанаар гайхагдсан малчид энэ нутгийн мал аж ахуйн салбарыг хөгжүүлж байна. Угтаалын унган нутгийн шимт хөрс, гэрэн талбай, малын бэлчээрт хөдөлмөрөөр алдаршсан олон сайчууд төрсөн нь ажилч хичээнгүй хүмүүст хишиг буйна харамгүй хайрладаг энэ үлзийтэй сайхан нутгийн өгөөж билээ. Малынхаа тоотлогоог 1000-д хүргэсэн сайн малчин олонтой Угтаал цайдам сум өнөө жил 133,600 мянган тоотлогоо мал тоолуулжээ. 2024 оны байдлаар мал аж ахуйн салбарт малын тоотлогоо хийгээд малчин өрхийн тоо нэмэгдэж сумын нийгмийн эдийн засгийн хөгжлийн гол салбар болжээ. 82 онд манай аав энэ төр гэрээд илгээлт эзэнхүүд тэг зэрж ирсэн. Одоо 1000 хүртэл мал тоолууллаа, ноёдлон 1000 малчин болсон. 18 онд сумын сайн малчин өгжсэн. Сумаас миний хөдөлмөрийг үнэлж Монголын Арадогийн орон нийтийн телевизээс хаалтуунагны эзэн боллоо. Тэгээд баяртай байна. Угтаал цайдам суманд мал маллах арга ухааныг сайн мэддэг, үлэмж туршлагатай, уйггүй хөдөлмөрөөрн буянт мал сүргээ өсгсөн сайн малчдын уламжлал хязээнээс тогтсон юм. Монгол улсын аврага сайн малчдыг түүчээсэн дуламж авийн Очирбат, Лувсан доржийн Туваанжав, цэгмдийн Дэндив, Зундуйн Пунцэг нарыг онцлон дурдж болно. Малч ухаан, малчны удам одоо ч үргэлжилсээр. Угтаал цайдам бол газар тариалангийн өлгий. Улсын анхны Угтаалын сангийн аж ахуй гэсэн нэрийн хуудастай. 1961 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бүгд найрамдах Монгол Ард улсын сайдрын зөвлөлийн 126 дугаар тогтоолоор Угтаалын сангийн аж ахуй байгуулагдаж, шижигнсэн 76 залуу эх орны өнцөг булан бүрээс илгээлтээр ирсэн юм. 27 трактор, нийт 2.7 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр Атрын анхны шанг татаж, төвөөс холгүйхэн хэдэн гэр бариад ажиллан эхэлж байсан атарчид жилийн дараа 2-3 бригадад хуваагдаж, нийт 30 мянганга эдлбэр талбайд тариалал хийх ажлын гараагаан эхэлж байжээ. Газар тариалангийн эд оргил үед Угтаал цайдам сумын хүн амынхан тоо 6000 хол давж, ёстой л ажил хөдөлмөрийн талбар амьдрал цэцгэлсэн төв байлаа. Тухайн үеийн жаргалант залуучууд Атар, Октябрь, Баян цогтын сангийн аж ахуй бүгд Угтаал цайдамаас их авч байгуулагдсан билээ. Газар тариалангийн гал голомт Угтаал цайдам өдгөөч энэ салбарт томоохон бүтээн байгуулалт хийж бүс нутагт ганц тооцогдох 36 мянган тонны хүчин чадалтай Улаанбуудан элеваторыг ашиглалтанд оруулаад байна. Монгол улсын засгийн газраас зарласан Атрын 3 дугаар аяны хүрээнд газар тариалан улам бүр өргөжмөн тэлж, үйлдвэрлэлийн хүрээн өсөн, технологи шинжлэгдснээр 2008 онд нэг гагас авсан ургацаараа аймаг улсад тэргүүлсэн бол
2009 онд Атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор энэ сумын олон арван тариаланч механик жуулагчид төрийн өндөр одон медалаар шагнуулсан юм. Сумын нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд хөдөө аж ахуй, үйлдвэржүүлэх бодлогын хүрээнд байгаль цагуурт зохицсон технологиг орон нутагтаа нэвтрүүлэхэд анхаарч байна. Өнөөдрийн байдлаар тус суманд 20 гаруй аж ахуй нэгж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Элсэн цагаан, Чандман дүл, Уушиг хайрхан, Мөнх шижир тариа компаниуд улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарсан байна. За манай компани одоо 2006 онд анхныхаа Угтаа суманд ирж газар тариалан эрхлэхээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Газар тариалан эрхлэнэ гэдэг бол хэцүү үедээ хэцүү, сайхан үедээ маш гоё жаргалтай. Энэ тэгээ будаа тарина гэдэг буянтай ажил гэж үздэг. Энэ тийм хүн ардаа хоолж байгаа, улс орондоо ихийн бүтээн байгуулж байгаа. Ийм учраас би энэ ажилдаа маш их дуртай. Манай хүмүүс ч гэсэн ажилдаа сэтгэл гарган ажилдаг. Угтаа сангийн аж ахуй гэдэг чинь Атрын 1-р аягаар 1959 онд анх байгуулагдаж, тэр цагаас хойш энэ нутаг үргэлж газар тариалан гар цэцэглэн өгж Мандан бадарч явсан үе манай дээд Ахмад үечүүд ингээд 100 жилийн ойтой сумдаа үргэлжлүүлэн бид газар тариалангаа эрхлээд 18 жил болж байна. Манай компани ер нь тэр гэрээт туслахын ажилтныг бүгдийг орон нутгаас авдаг. Тэгээ орон нутгийн нэг ч гэсэн эндээ хөдөлмөрлөж ажиллаж амьдраасаа гэсэн үднээс чадах хэмжээгээр тодорхой хэмжээний хүмүүсийг компани дээр орон нутгийн хүмүүсийг ажилуулдаг. Манай компани 1996 онд газар тариалан үр төрөний чиглэлээр 48 сая төгрөгийн 4 сантаар анх байгуулагдчихлаа. Манай компаниас бол үндсэндээ одоо Монгол улсын гавьяат механик жуулагч 2 төрлөө. За хөдөлмөрийн гавьяануудаа улаан түгэн одонтой хүн 2 төрлөө, алтан гац одонтой хүн 3 төрлөө, салбарын тэргүүний ажилтан 6 төрлөө. Ийм одоо манай компани хувьд бол ер нь Монгол орны газар тариалангийн түүхэнд бол энэ Атрын 3 дугаар хийснээс хойш маш их эрчимтэй хөгжсөн. Тэр дагуу одоо манай компани ч гэсэн хөгжиж байгаа. Манай бусад компаниуд ч гэсэн одоо хөгжиж байгаа. Ингээд энэ манай сумын түүхт үүсэн байгуулагдсан одоо 100 жилийн энэ жил тогоож байна. Энэ тохиолдуулан Угтаалынхаа болон бусад Монгол орны нийт тариаланчтай энэ онд ариун их ургац авах. Угтаалынхаа ард түмэнд энэ 100 жилийнхээ баярын мэндийг хүргэж байна. За манай сум бол одоо байгуулагдаад 100 жил болж байгаа. Энд одоо компанийн зүгээс ч гэсэн тодорхой хэмжээний хувь нэмэрж сумтайгаа хамтран ажиллаад татвар бүх юм ном ёс орон төлдөг. Ер нь бол тийм татварын өөр шир энэ төр байхгүй. Ер нь тэгээ сумтайгаа 90 жилээрч 100 жилээрч ер нь хамтран ажиллаж бид чинь сумдаа 90 жилээр цэцэрлэг түрээлэн байгуулж өгчээсэн. Энэ жил бас одоо энэ сумынхаа ой зориулсан үйл ажиллагаануудад бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Энэ цаашдаа ч гэсэн сум орон нутгатайгаа энэ газар тариалангийн хөгжлийн төлөө, энэ сум орны хөгжлийн төлөө чадах бүхний энэ хамтран ажиллаж явах болно гэж бодож байгаа. Манай Мөнх шижир тариа компани сумынхаа 100 жилийн ойд нутгийнхаа зан олонд ирүүд их сайн бүхнийг хүсэн ирээж энэ баяртаа итгэл дүүрэн сайхан тэмдэглэхийг хүсэн ирээж байна компанийн зүгээс. Угтаал гэхээр тариа шаргалтан халиурсан уудам тал нүднээ тодорно. Газрын шин өргөө жарган энэ сайхан нутгаас ажил амьдрал амжилт бүтээлийн гараагаа эхэлсэн олон мянган хүн бий. Угтаал бол зорин ирсэн хүнийг угтан авч өнгөтэй, өөдтэй сайхан амьдруулдаг өгөөж өгсөн сайхан нутаг хэмээн уугуул, суугуул аль аль нь чин сэтгэлээсээ талархдаг. Сүрлэг сайхан сонин хангай нуруу уушиг талын уул хүлээ хаан бугын гол сэтрийн хүзөвч
ташрын даваа, бэлх, бор хужир, ханхрын ов, хар чулуут, хадын даваа, зүлэгт баян булаг, ятуутын хөнди, цайдмын нуур, цагаан хөтөл, өргөн намаг, өндөр хөтөлгээд нэрн хүртэл яруу найраг шиг Монгол их нутгийн зүрхэнд орших ухтаал цайдам нутаг даанч сайхан. Нэг эртнээс хүн төрөлхтний түүхийн өв соёл, археологийн олдвор, эд баялагын зүйлээр нэлээд тийм баялаг нутаг байдаг. Тухайлах юм бол Сонио хангаан өөрсдийн хөрлийн үеийн бүшнүүд байна. Номгон уулын ингэрт байгаа төргийн үеийн байгууламж байна. Нүдэн булгийн харьцаа байгаа бас төргийн үеийн бүш байна. Гэх мэтээр одоо археологийн олдвор юм байдаг. Энэ сайхан баялагтай нутгаа ер нь бол олдвор болно. Ухтаал цайдмын нүд алдам талд төрөл бүрийн оймод, ан амтэн, жимс, арц, сонгон зэрэг өв сургамалтай. Олон горих болог шандтай. Талхэр нутгийн ихэнх нь шимт хар хөрстэй, малажгүй, газар тариалангийн аль алины эрхлэн хөгжүүлж хүн ард аж төрөх таатай урамсгалтай баян тансаг нутаг билээ. Манай өвгдөөцүүд дин одоо жимшинс атгашороо төм газар чирэг чулууга хамгаалж ам биеэр сэтгэл санаагаар одоо хамгаалж гагин жилсэн энэ сайхан түүхэн одоо нутаг юм байна. Энэ нутгийн одоо бас энийг хамгаалж ирсэн агуу уламжил байна. Байгаль хамгаалал энэ уламжлалыг манай хойчгүй манай залуучууд тэр уламжлалыг сэргээд цаашдаа энэ газар энэ сайхан байгаль нутгаар мөнгөд одоо энэ чигээр нь авч явах юм учиртай. Энэхүү 100 жилиг өртөөлөн хөгжсөөр ухтаал цайдам сум өнөөдрийн хөгжлөөн тодорхойлж маргаашийн зорилгоо илэрхийлж байна. Ухтаал цайдам сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга, түүний тамгын газрын хамт олон 100 жилийн ой төхөх түүхэн энэ цаг мөчид сумын хөгжлийн төлөө хичээн ажиллаж байна. За өнөөдөр би сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар 100 жилийн ойд болсон энэ жилүүд одоо сонгогдсон ажилласандаа туйлын хоёртой байна. 4 жил сонгосон иргэдийн хурд маань тухайн цаг үетэйгээ холбоотой онцлог үйл явдлаар дүүрэн байсан. За манай иргэдийн хурдын хувьд бол анх удаа малын хөлийн татварыг бий болгож Монгол улсын их хурлын баталсан хуулийн дагуу орон нутгад хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дардан явуулсан. Энэ үүнийг өвгөрөө малчид иргэд маань өөрийн гэсэн мөнгөн хоригдлыг сумдаа бий болгож мөн иргэдийн хурлаараа дамжуулан захиран зарцуулах эрхийг өөрснөө эдэлдэг болсон бас завшаантай хэрэгээ. За үүн дээр бол бид нэр сумдаа бол одоо нэг жилд 80 сая төгрөгийн татварыг бий болгоод тэр татвараа 100% эргүүлж малчидаа зарцуулж ирдээ. Сумаас аймагаас хот чиглэсэн ихнүүдэл Монгол орны өнцөг болон бүр аймаг сумдад өнгөрсөн 20 жилд эрчимтэй явагдсан бол орон нутгийг хөгжүүлэх нийгмийн эдийн засгийн бодлогын үр дүнд энэ хандлага өөрчлөгдөж байна. Нийслэл хотоос 147 км зайд орших Төв аймгийн Ухтаал цайдам сумын хүн ам сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болжээ. Аймаг сум орон нутагта ажлын байртай, хүний хэрэгцээний бүхий л үйлчилгээг найдвартай, хүнд сурталгүй хүргэж хүснээр амьдрах сонирхолтой иргэд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. 100 жилийн тохиолдуулан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянга, Ухтаал, Цээл, Заамар сумын хатуу хүчилтэй авт сумын ажил маань 2022 онд эхлээд энэ жил 2 дахь жилдээ золон амжилттай явж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ухтаал цайдам сум маань 2019 онд 100 хүүхдийн дотор байрны ашиглалтанд орсон. Мөн энэ жил 150 хүүхдийн цэцэрлэгийн байр маань улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд орохоор одоо 7 сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр бэлэн болоод бас ажил нь амжилттай явж байна. Мөн аймгийн хөрөнгө оруулалтаар Ухтаал цайдам сумын маань бас соёлын төвийн их засварын ажил, гэрэлт төвлөг, зарим нэг айлуудыг инженерийн шугам сүлжээнд холбох ийм ажлууд хийгдэж байна. Сум орон нутгийн маань бас орон нутгийн хөгжлийн сонгын хөрөнгө оруулалтаар
нийтийн халуус барьж суманда нийтийн нойлын асуудал, айл өргүүдийнхаа цэвэр бохор, дулааны шугамын асуудлыг шийдэж байна. Мөн сум орон нутгийнхаа бас гадна талын өнгө үзмжийг сайжруулах бүхий л талаараа бас сум орон нутгийн төлөвлөгөөд маань бас хамтарч энэ 100 жилийн хойг 100 бүтээлч ажиллаар одоо бид хүн өгтөж байна. Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж буй сумын засаг даргын тамгын газар, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийнхаа хөгжилд чухал үүрэгтэй. Угтаал цайдам сумын засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага, сумын эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхтэн орон нутгийн эдийн засаг, дэд бүтэц, өдөө аж ахуй, үйлдвэржилт, байгаль орчин, нийгэм, төрийн захиргаа, хууль эрх зүйн бодлогоо төлөвлөн хэрэгжүүлж байна. Манай сумын хэмжээнд залуучуудыг чөлөө цагийн зөв болгосон өнгөрүүлэх, залуучуудыг ажлын байраар хангах тал дээр нэлээд өргөн далаастай ажлуудыг хийж байгаа. Энэ нь болохоор Солонгос улсын сочон мужтай гадаад харилцаатай болж сумынхаа ажилгүй иргэдээс жил 40-60 хүнийг явуулж одоо 5 сарын хугацаатай ажил эрхлүүлж байгаа. Цаашид ер нь гадаад харилцаагаа өргөжүүлж тэднийтэй хамтран сумандаа одоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр эхний одоо алхмуудыг хийж байна. Хамгийн түрүү одоо биднээс сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан дээр одоо өвлийн аялал жуулчлалыг зохион байгуулах газрын асуудлыг бүрэн шийдсэн. Гар хөдлөл ам тусна гэдгээр Угтаалынхан хэзээнээсэн хөдөлмөрчүүлсэн. Сумын ард иргэдийн амжиргааны их үүсвэр, бизнес ашиг орлогыг газар тариалан, мал аж ахуйн зэрэгцээ туслах аж ахуйн нэлээд хувийг эзэлдэг. Угтаалд жижиг дунд бизнес эрхлэгчид жилээс жилд нэмэгдсээр байна. Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасны дагуу эдийн засаг үйлдвэрийн салбарын өсөлтийн хурдцыг нэмэгдүүлэх, хувийн хөвшил тэргүүлсэн тогтвортой өсөлтийг бий болгох зорилгоор сум хөгжүүлэх сангаас айл өрхүүдэд зээл олгож бизнес үйлдвэрлэлийг дэмжиж байна. Угтаал цайдмын сургууль 90 настай. 20-р оны сүүлчээр сумын сургуулийн насны багчууд халивгчин Буралзан уулын хошууны танхимын сургуульд суралцж байлаа. Тэр үед бол манай суманд сургууль байгаагүй. Анхны сургууль бол 1939 онд тэр Монгол улсын хатагт байгуулагдсан. Энд байгуулагдахтаа гэртээ байсан. Анги маань хамгийн том гэр дунд нь тэгээд гар тогоо хоолны газар гэсэн 2 гэртээ эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн байр гэсэн ийм 5 гэртэйгээр анх сургууль байгуулагдсан байдгийн байна. Номхон хөрөмөрөнгөнд бас их хэрч чадлаарах гоё Монгол дээлтэй Монгол гуттай одоо тийм л хүүхэд тэр сургууль гэдэг үг чилж үзээгүй ингээд энэ сургуульд анхаад хурж ирсэн. Монгол орон даяар хүн амыг бичиг үсэгт сургах гэгэрлийн их хүл хэрэг өрнж байсан тэр үед хэдэн эсхийгэр модон самбар бандан сандалтай эхэлж байсан сургуулиудгүй 90 жилийн түүхтэй улсын тэргүүний сургуулиудын нэг болж. Монгол Улсын соёлын гавь цэцлэгтэн яруу найрагч Загдын төмөн жаргалын нэрэмжит Төв аймгийн Угтаал цайдам сумын сургуулийн үүсэн байгуулагдсны түүхт 90 жилээ болж өндөрсөн. За 2024 оны хувьд бол сум үүсэн байгуулагдсны түүх 100 жилээ тохиож байгаа бас онцлог жил юм аа. Энэ 2024 онд сургуулийн багш сурагчид хамт олон бид бүхэн улс аймаг бүсийн олимпиад уралдаан тэмцээнд амжилттай сайхан оролцож үндэсний бүх чөлөө төхөөр аймгийн аварга сурагчид, чирээний теннисээр аймаг улсын аварга сурагчид, улс аймаг бүсийн нийт 18 медаль хүртсэн амжилттайгаар бас түүхэн ойгоо өгтөж байна. Нарныхаа хүүхдийн цэцэрлэг маань бол анх суманд 1962 онд бол 2 бүлэг 50 хүүхэд 7 багш ажиллагчтай бол сургууль үйл ажиллагаа эхэлж анхны цэцэрлэг бол үүсийг өгтээ. 2016 оноос бол хүрээгээд хэлээд манайх нарныхаа хүүхдийн зөвхөн цэцэрлэг болоод 7 бүлэг 175 хүүхэдтэй 27 багш ажиллагчтай ийм өнөр өтгөн айл болсон байгаамаа. Сумынхаа түүхэн 100 жилийн ог угтан манай нарныхаа цэцэрлэг маань
62 жилийн түүхтэй зэрэгцэж 150 хүүхдийн зохион байгуулалттай 2 тэрбум төгрөгийн улсын төсвөр одоо шин цэцэрлэг маань 7 сарын 1-нд хүлээж авахд бол бэлэн болоод байна. Ингээд нутгийн зөн олон та бүхэндээ түүхэн 100 жилийн он баярын мэндийг нарны хаан цэцэрлэгийн хамт олноос хүргье. Соёлын төв маань 1940 оноос Улаанболон нэртэйгээр үүсэн байгуулагдсан бөгөөд 1960 онд ажилчдын клуб нэртэйгээр өргөжин хөгжиж, Эдүгэ соёлын төв болон хөгжин бүжиг, номын сан, музей, соёлын үеийн чиглэлээр иргэд олон нийтийг соён гээгэрүүлэх олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Өв соёлоо уламжлалт болгон хөгжүүлсэн Угтаал цайдамчуудаа нэгэн зууны бүтээлсэн нутгийн зон олон урлаг соёлын салбарын ажилтан албан хаагчид, ардын авьяастан, уран сайханчид та бүхэндээ Угтаал цайдам сум үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж байна. Монгол орон даяарх бурхны шашин эрдэмтэй лам хуврагууд уламжлалт ангаах ухааны үндэс суурь үүсэл хөгжлийг Угтаал цайдамд ч хөгжүүлж байсан түүх байдаг. Олноо тарган гэлэн хэмээн алдарчсан агван жамцэг гэлэн олон төрлийн эм найруулан өвчнийг сайн уншилж, жоромчилгээ нь үр дүнтэй учраа ард олноо нэр хүндтэй байжээ. Ардын эмнэлгийн ангаах заслаас эхэлсэн Угтаал цайдмын хүн ардын эрүүл мэндийн салбар орчин цагт ч үүргэн биелүүлж эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. За манай сумын эрүүл мэндийн төв нь 1937 онд анх байгуулагдсан. 2007 онд 10 ортой шинэ эмнэлгийн барилгатай болж өргөжсөн. Сумын эмнэлэг маань жилдээ 7500-аас 8 гаруй хүнд сэргээн засах тусламж үйлчилгээ, гэрээр өлөдөх тусламж үйлчилгээ, амбулаторийн тусламж үйлчилгээ, 12 төрлийн онцлогоо шинжилгээг стандартын дагуу хийж, үзлэг шинжилгээ хийж хүн ардаа үйлчилж байна. Ер нь бол яаралтай тусламж, хүн ардад үзүүлэх яаралтай тусламж үзүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бол бүрэн хангагдсан. За ингээд нутгийн хаан ард түмэндээ түүхт 100 жилийн баярын мэндийг хүргье. Нэгэн зууны түүхийг гардан бичнэ гэдэг хүндтэй бөгөөд хариуцлагатай. Энэ цаг мөчид Угтаал цайдам сумын 100 жилийн түүхийн гэрч болж байгаа хүн бүрийн хувьд үн цэнтэй. Тэр дундаа нутгийн зон олныхоо хамт түүхэн ойг зохион байгуулж байгаа сумын удирдлага, засаг захиргааны хувьд хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байна. Сумын түүхт 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр олон бүтээлч ажлыг хийж гүйцэтгэжээ. Унган нутагт бизнес, худалдаа, бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж компаниуд ч төрлөх сумынхан өнгө төрх хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрэн оруулж бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Учрын залхын өрөөл өргөдөг Угтаал цайдамчууд та бүхэндээ түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Та биднийг нутгийн маань уул ус төшиж, ажил амьдралын маань алтан шар зам дардан байж, үеийн үед эрүүл энх, ад жаргал, баяр баясгалаар дүүрэн сайн сайхан амьдрахыг хүсэн өрөөе. Атрын анхдагч, хөдөлмөрийн баатар, сайн малчин, авраг тариаланч, хүчит бүх, алдар туяач, ардын цолтон, гавья дүүс нэрийн алдартай амжилтын эзэн Угтаал цайдамчууд нэгэн зууны түүхийг ийхүү хамтдаа бичилцэж байна. Хувь тавилангаар нутгаа орхин гарахад сонин хангайвуулн өндөлзөн хүн үдэж, эцгийн ёсоор сайныг өрөөгөөд үлддэгсэн хэмээн энэ нутгийн уугуул иргэд дурсамж юунда өгүүлсэн байдаг. Угтаал цайдмаас гаралтай олон мянган иргэд Улаанбаатар хотод амжилт бүтээлээ дүүрэн ажиллаж, улс орныхон нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрэн оруулж байна. Тэд бол нутгийн хаан нэрийг гаргаж байгаа бас нэгэн бахархал билээ. Одоо нутгийн өөрөө удирдах хэсний байгууллага сумын засаг даргын одоо энэ багт бол миний хувьд бол одоо 30 гаруй жил ажиллаа. Нутгийн өөрөө удирдах хэсгийг бэхжүүлэх үйл ажиллагаанд одоо өвчин зүтгэж ингэж ажиллаж байгаагаараа би бахархаж байдаг юм аа. 100 жилийн хойг тэмдэглэж байгаа нийт иргэд болон хамтран ажиллаж баг болж байсан төрийн албан хаагчид. За нутгийн өөрөө удирдах хэсний байгууллагт одоо тасралтгүй 32 жил ажилласан энэ хугацаанд хамтран ажиллаж байсан нийт төлөөлөгчд иргэд та бүхэндээ ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ирэж байна. За би 1985 онд
удаачхан тэр сургуулийг төгсөөд Угтаалын сангийн аж ахуйд Монголын улс залуучуудын эмнэлгийн нэрмжлэг Угтаалын сангийн аж ахуйд ирж ажиллаж байлаа. Ажлын гараа энэ нутгаас эхэлсэн. Угтаал нутг бол их сайхан өгөөжтэй яг миний одоо үнэн нутг шил санагддаг. За ингээд сумынхаа 100 жилийн ог тохиолдуулан та нутгийнхаа хөгжчүүл бүгдэнд нь 100 жилийн баярын мэнд хүргье. Угтаал цэдэм сумынхаа ажилсаг хөдөлмөрч малчит тариаланч төрийн албаагч Угтаал цэдэм суманд ажиллаж амьдарч байгаа иргэд болон Улаанбаатар хот гадаад оронд ажиллаж байгаа улс орны хөгжил цэцгэлтэнд үнэтэй хөв нэмэр оруулж байгаа Угтаал цэдэм сумаараа угуулсан нийт Угтаал цэдэмчүүдтэй 100 жилийн халуун мэндийг өргөн төвшүүлье. Тусгаар улсынхаа төлөө цус саварсгсан эх оронч буурлуудтай төр төмнийхэн төлөө улсаа хөгжүүлсэн ахм дуудтай адрын эзэн амжилтын түүчээ Угтаал цэдэмчүүдийн түүх харвин түмэн амгалан байг. Өтөрвөөс хүчтэй байдаг. Хүлэг төрвөл хурдан байдаг. Угтаалчууд бидний цог хиймэр улам өөдөө мандан бадрах болдог.